За юу яцхан манайха уугнаа байна. Та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. За өнөөдөртөө хэдүүлээ нэг ярианы бичлэг хийгээд гений талаар ярив. За энэ ген гэдэг зүйл нь одоо яагаад ярьдаг вэ? Яагаад одоо залуучуудын дунд одоо ярих хэрэгтэй вэ гэдэг нь бол манай одоо энэ хэсэг бүлэг ийм одоо бие чадангууд энэ бодигийн спортоор хичээлэхээр нэг тодорхой хэмжээний хугацааны дараа одоо энэ мистер Олимпт байдаг тийм аврагчид том биетэй болчдөг гэж бодоод ах шиг байна. За би та нарт одоо тэгэл бодит байдлыг хэлье. Дуракода болж чадахгүй. За тэр чинь бол төрцөн гарууд байдیں۔ За тэгээд яагаад болж чадахгүй? Яагаад одоо тийм 120 30 40 хилтэй магс суулж тийм одоо тийм болох яагаад хэцүү юм бэ гэдгийг одоо би ойлгуулж өгье. Яагаад одоо нөгөө ген дээр одоо суурлаад байгаа гэхээр энэ бодигийн спорт гэдэг чинь өөрөө маш их хэмжээний гений нөлөөтэй. Ген одоо энэ спортын аврагыг эсвэл бол тэр цаана нөгөө өрөөлдөө яваад байдаг нэг хідэн хэцүү байдалтай тэр залуучуудыг тодорхойлдог тийм одоо зүйл байгаа юм. Тэрэн дээр юу нөлөөлдөг вэ гэхээр одоо цаанаас одоо ихээсээ төрсөн одоо уг бие чинь байгаа. За тэр уг бие бол булчингийн залгаас ходоод хэр сайн ажилдаг вэ? За энэ гормонууд сайн ялгардаг уу? Одоо булчин уруулахчин олон төрлийн гормон нөлөөлж иж энэ булчингууд жуурдаг байгаа. Тэрнээс гадна нэмгэрлээ гэж бодоход одоо тэр нэмгэрлэлтний үр дүнтэй болоод булчингийн ширхүүд нэг сайн гардггүй гэсэн тийм бас биений онцлог байна. Одоо биений өөхний хувийг 4-5% болгоцсон мөртлөө хэвлийний булчин сайн тодордгоо тийм залуучууд байдаг шүү дээ. Тэд нар нь болохоор дэглэмээ маш сайн барина, амар хатуу бэлтгэл юм тэгсэн мөртлөө тодордгоо. Юу вэ? Ген. Энэ ерөөсөө л генээс болж байгаа. Тэр шатаагчийг хэрэглээд энэ хэвлийн дасгал хийгээд ингээд гарч ирмээр гэсэн тийм ойлголт байхгүй. За тэгээд тэрнээс дараагийн зүйл нь яагаад зарим нэг хэсэг одоо тамирчид нь илүү ургаа, зарим нэг нь бол ерөөхдөө ингээд хоцроод яваад идэм бэ гэдэг нь бол тэр хүний одоо цаанаас одоо генээс нь заяасан гормоны одоо ургалтын гормоны бүтэц гэж нэг зүйл байгаа. За тэр нь болохоор хүн болгонд байнга ялгарч байдаг. Жишээлбэл ирем гормон, за өслийн гормон, инсулиний гормон, бамбаа болчирхаа, за ходоод тэгээд яг ходоод бол мэдээж орохгүй л дээ. Гэхдээ яг бас нөлөөлнө. Гормонд бол орохгүй шүү дээ. Миостатины одоо энэ бас манайхаар одоо гормон гэж хэлж болно. Миостатин чинь болохоор нөгөө катаболик буюу булчин задалдаг, булчин одоо ургуулгыг зогсоодог тийм гормон гэж явдаг. Одоо жишээлбэл одоо энэ Рони Колман гэдэг одоо амар хүн байхад одоо яагаад ингэж амар ургаад идэм бэ гэхээр тэр хүний миостатины ялгаралт нэрэ бага байдаг гэж одоо үздэм байлээ. Тэгэхээр нөгөө булчингийн ургуулах одоо явцын нөгөө миостатины гормон чинь ингээд зогсоогоод байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө Рони Колман чинь болохоор миостатины гормон нь болохоор бага эсвэл баг ялгардгүй байгаа гэсэн тохиолдолд булчин бусдаас илүү ургадаг, илүү амархан том болдог. Тийм одоо жишээ байна. За тэгээд тэр гормонууд одоо ингээд мэдээж ялгарна тийм ээ. За тодорхой хэмжээгээр ялгарна. Ялгарж байгаа гэхэд хүлээ авагч буюу нөгөө гормоны чинь шингээгээд тэгээд биед чинь ямар нэгэн тодорхой хэмжээний нөгөө бодис солилцоо явуулдаг тэр хүлээ авагчуд нь. Зарим нэг нь бол одоо жишээлбэл хүлээ авагч муу байлаа гэж бодоход 1000 тэр допингийг 1000 тэр анаболик стероидыг хийгээд ямар нэгэн тийм одоо хэд тесрэлтийн хэмжээний тийм одоо үр дүн гарахгүй. Тэр нь юу гэсэн вэ гэхээр зарим нэг хэсэг залуучууд болохоор тэр эр гормонд илүү мэдрэг байдаг. А зарим нэг нь бол тэр гормонд ерөнхийдөө дөлий байдаг гэсэн үг байхгүй. За дараагийн одоо энэ юуны дундаас генээр нөлөөлдөг зүйлийн дундаас юу ордог вэ гэхээр ходоодны одоо энэ
бүтэц байна. Хотоодны одоо шингээ хоолой боловсруулах шимт хичээлээ өөр л одоо бие рүүгээ сорж чадах чадварын одоо тэр ген байгаа. Тийм хотоодны ген сайтай залуучууд бол их том давуу талтай байдаг. Юу ч хийсэн маш сайн шингэн, маш сайн одоо ялгаруулж гадагшлуулна. Тийм одоо хэд хэдэн нэг 5-6 хул хоол иддэг тийм аимшигтай нөхдүүд байгаа. Та нар барыг мэднэ үз. Тэд нар болохоор тодорхой хэмжээний давуу талтай. Ягаад тэгэхээр их хэмжээний хүнс, их хэмжээний одоо булчингийн хангамж аваад нөгөө булчингаа тижээхэд илүү амархан байдаг учраас тэднэр дээр бол тодорхой хэмжээний тийм давуу тал үүсчээдэг. За тэгээд дараагийн асуудал нь юу байдаг вэ гэхээр булчингийн бүтэц. Булчингийн бүтэц гэхээр одоо залгаас тэгээд булчингийн одоо ширхэг гэсэн үг. Энэ булчинчин дотор их хэмжээний одоо олон тийм хялгасан булчингаас бүтээд нэг юм том булчин үүсдэг. За тэр булчингийн одоо тэр хялгаснуудны тоо гэж нэг байгаа. Тэр тоо нь бол нэг бол цөөн тоотой буюу одоо шинхэн, эсвэл олон тоотой өтгөн гэж явна. Зарим нэг одоо залуучуудыг та хэд одоо мэдж байгаа юм. Одоо эргэн тойрон чинь байж лээдэг биенийхэн зарим нэг хэсэг нь угаасаа цаанаасаа илүү ингээд хадбарцсан, ингээд хөгжсөн. Одоо тэр чинь болохоор тэр нөгөө юу нэгээ яваад байгаа байхгүй юу? Тэр булчингийн одоо өтгөн шингэн ширхэг гэдэг байгаа. Тэр одоо тэрний ялгаа нь яваад байгаа. Одоо над дээр жишээлбэл ярих юм бол одоо энэ миний энэ сэрвээ байна. За би өөрөөсөө сэрвэн дээр бол амьдралдаа их цөөхөн дасгал хийжсэн мөртлөө миний сэрвээ бол угаасаа ингээ гараад ирдэг. За тэгэл одоо юу гэдгийг мэдж байгаа үстэй гэл зарим нэг нь хөл, зарим нэг нь гар, зарим нэг нь мөргөл ингээ сортлоо явчихна. За тэгэнгүүтээ энэ одоо булчингийн одоо энэ бүтц чинь бас бүгдэндээ нь одоо жигд байна гэж байхгүй. Зарим нэг одоо хэсэг нь илүү өтгөн, зарим нэг нь илүү шингэх. Жишээлбэл одоо баруун гар нь арай өтгөн, зүүн гар нь арай шингэн гэдэг ч юм уу тиймэрхүү зөрөөнүүд бас гардыг. Тэрийг бас их нөлөөлнө. Тэр чинь ерөөсөө цаанаасаа бүтцэн одоо тэр генд ороод байгаа зүйл. За эмэгтэйчүүд дээр ярих юм бол нөгөө өгцөг гуй байна. Тайл байна. Мэдээж тэгэл таргалахдаа нөгөө алин болж таргалдаг, савхан үйлдэ савхан гартаа мөртлөө цээжин биеийн их хэмжээний тийм өөхлөг байх юм бол тэдний цээжин биеийн бол тайлтай болно гэдэг одоо асуудал дээр бол ер нь л бас чанга шүү, нилээл чармааж иж тайлтай болдог тийм эмэгтэй хүний одоо биений онцлог байдаг шүү. Тэднийг бол манайха одоо ингээд ажиллаа барыг мэднэ. Зарим нэг эмэгтэйчүүд болохоор нөгөө лир буюу тааз гуй одоо мөчөөрөө өөхөлтөг, мөчөөрөө одоо мас авдаг тийм эмэгтэйчүүд байдаг. Тэрнэр болохоор нөгөө эмэгтэйчүүдийн бол давуу талтай юугаараа гэхээр илүү эстетик, илүү гоо зүй тал дээр давуу талтай болоо явцдаг. Тэгээд нөгөө юуных нь одоо нөгөө эмэгтэйчүүдийн гормоны тэнцвэр бас байна. Наад захын одоо энэ эрг гормоны хэмжээ байна. Зарим нэг эмэгтэйчүүд илүү их хэмжээний эрг гормонтой байдаг. Зарим нэг эмэгтэйчүүд нь болохоор нөгөө юугаараа сая юу л хичээлээ. Нөгөө нэг булчингийн бүтцээрээ одоо нөгөө өгцөг гуйны булчингийн бүтцээрээ зарим нэгээс давуу талтай, зарим нэгээс одоо сул талтай. Одоо жишээлбэл өгцөгний булчингийн ширхэг гэж зүйл яваад байгаа шүү дээ. Тэр чин цөөхөн байх юм бол мянга нөгөө нэг алцгар суулт хийгээд, тайч хийгээд, мянга хойшо хөлөө саваад, янз бүрийн мянган дасгал хийгээд өгцөгчин нөгөө бүтэц сайтай охины хажууд нэг тиймэрхүү л харагдана. Өөрөөсөө байгаа байдал тийм. Тийм учраас ген гэдэг зүйл бол одоо энэ бидний хийгээд байгаа спортод бол ерөөсөө альфа омега гэж хэлж болно. Авраг, ялагч хоёрын одоо тэр яг дундуурын таслагыг ингээд тавьж өгдөг тийм одоо зүйл гэж хэлж болно. За тэгээд дараагийн зүйл нь одоо бас юу байдаг вэ? Юу нөлөөлөх вэ гэхээр нөгөө соматотип байгаа штэ. За тэр соматотип гэхээр чинь эктоморф, эндоморф, мезоморф гэдэг. За тэгээд тэр соматотип бас их нөлөөлж байгаа. Тэр бол нөгөө нэг ерөнхий биений бүтц одоо өргөн тайл гэдэг ч юм уу те. Одоо энэ ерөнхий одоо тэр байгаа тэр биений бүтцэн их одоо хэмжээр нөлөөлдөг. Тэр нь болохоор жишээлбэл нөгөө өргөн мөр, бөөрөнгийн нүвэр, өргөн таацтай тийм эктоморф төрлийн эндоморф төрлийн залуучууд бол
маасны хэмжээгээ илүү сайн хоримтлуулна. Булчингаа илүү сайн ургуулна. Тэгсэн мөртлөө тэр булчингийн ургуултаа дагаад өөх нь бас сайн хоримталдаг. Тэр бол бас адилхан ген. Эсвэл нөгөө нэг юунууд байна. Эктоморфууд байна. Ямар ч материал тогтдоггүй. Ерөөсөө ингээд шүрмслэг ийм унжуун мөртэй. Тэгээд ийм шүүгэрний үртэй. Ингээд нөгөө нэг гүүж муудаг нэг тийм марафон төрлийн спортыг маш сайн хийдэг мөртлөө юм өргөх хэрэг өргөж чаддгүй. Тийм нөхдөд бас байна. Хоол ордгоо бас. Эсвэл зарим нэг нь үхтлээ иддэг. Тийм генийн одоо төрлүүд байна шүү дээ. Тэд нар чинь бол маш их хэмжээний нөлөөгөө шүү дээ. Одоо жишээлбэл тэр эктоморфыг зааланд оруулаад бэлтгэл хийлгүүлнэ. Нөгөөх одоо тэр булчингийн ургуулна гэх юм бол нилээл чармааж иж нилээл одоо зүтгүүлж нилээ их хэмжээний хоол өгч иж нөгөө нэг эктоморфыг ургуулдаг байгаа. За тэгээд тэр эктоморф нь урглаа гэд нөгөө эндоморфийн хэмжээнд хүрэхэд бол маш бэрх. Нөгөө дунд нь бас нэг байдаг штэ мезоморф гэд. За тэр мезоморф бол ер нь их ховор. Мезоморф бол манайхан өөрсдөө тэгж хэлэх дуртай. Би өстө мезоморф байхтай тэг байг. Үгүй мезоморф чи ховор гэдэм аа. Мезоморф бол ерөөхдөө их тийм юу хэмдэ 100 хүний нэг юм 200-ны нэг ч юм уу, ер нь 300-ны нэг ч юм уу. Ерөнхийдөө их ховор. Та нар одоо ингээд ажиллаад үзэх юм бол цөөхөн л хитний тийм гоц залуучууд байгаа. За тэгээд юун дундаасаа нөгөө ген дундаасаа бас шүү юу ярих хэрэгтэй гэхээр нөгөө допинг ээлцэн тэгээд нөгөө юугаа ээлцэн тий нөгөө юу вэ штэ хар шар цагаан арьстангууд. За одоо бид нэр байна тийм ээ. Шар арьстангууд бол ер нь бодигийн тал дээр бодигийн одоо ийм спортны юун дээр бол одоо нөгөө гений хувьд бол нэг тийм бас гоц гентэй бол биш. Ерөнхийдөө бас нэлийн хөрөнгө зарцуулж ээж нэлийн одоо янз бүрийн төрлийн тийм хэрлээ хийж ээж тэгжээж нэг тийм тодорхой хэмжээний булчин ургуулж булчинтай болдог тийм одоо биений онцлогтой. Тэгэхдээ юуныхаа бүтцийн одоо булчингийнхаа бүтцийн хувьд ярих юм бол яг ингээд юу яачих юм бол форм гарчих юм бол их гоё форм гардаг. Их тийм хатуу гүнзгий булчинтай гэдэг ч юм уу тий. Ерөнхийдөө ингээд бусдаас нэг арай нэг илүү гоё форм гараад идэг тийм чанартай. За тэгээд нөгөө шар биений онцлог байна тий. Нөгөө нэг шар залуучууд байна. За тэр шар залуучууд нь бол тэгэл ерөнхийдөө ингээд тал ерөнхий биений одоо өндөр байна, өргөн байна тий. Мас хөрөмтлөх чадвар байна. Булчин одоо ургуулах чадвар. Ерөнхийдөө тэд нар бол зөвхөн нэг жишээ хэлэх юм бол би одоо ингээд Европт бэлтгэл хийж хахад миний одоо явдаг заал бол тэр Чех гэдэг одоо улсын 3 дахь хамгийн том хотод нь байдаг одоо тийм заал байдیں۔ Тэр 3 дахь хамгийн том хот нь гэх юм бол нэг өсрээд нэг 500 мянган хүн байгааз. За тэгээд 500 мянган хүнд одоо ингээд миний явдаг зааланд бол ерөнхийдөө нэг 300 татдаг залуучууд 280-аас 300 татдаг залуучууд бол нэг 2-3 бол асуудалгүй явж л байна. Тэгээд нэг 220-мөр 230 мөч төлөвтэй залуучууд бол ерөөс асуудалгүй явж л байна. Тэгэнгүүтээ манайхан болохоор нөгөө генж мэдэн штэ те. Бүр тийм аимштай гентэй биш болохоор ингээд заал болгон тийм одоо залуу байхгүй. Европт болохоор ерөнхийдөө нэг нэг 2 заалын нэгэнд ч юм уу те 3 заалын нэгэнд бол ерөнхийдөө тийм залуучууд байдаг. Тэгэхээр цаанаасаа бүтэц илүү сайн байдаг гэж байгаа. Тэгээ ерөнхий биений обем бас арай илүү цаанаасаа нэг арай нэг тийм илүү нэг тийм арам сайтай гэдэг нь шүү дээ. Тийм байдаг. За тэгээд юун дээр бол нөгөө хар залуучууд дээр бол нэг юм задлж яриад болох шаардлага баг. Тэд нар чинь болохоор одоо түүхийн ингээд уншаад түүхийг хараад үзэх юм бол ерөнхий одоо тэрний түүх нь бол 1000 хэдэн зуун онд ч юм дээ. Одоо 1500 юм уу 1600 юм уу. Би одоо тийг сайн санахгүй байна. Манайхан доор бичээрэй. Ямар ч нөгөө нэг юуны үеэс штэ. Тэр одоо өөрсдийнх нь нутгаас нь Америк одоо энэ Европ гэдэг орн руу авчираад боолчилдаг байсан. Одоо тэр тухайн үе тэр боолчлын үеийн одоо хүмүүс гэл ойлго.
Тэр одоо боолчны үе одоо юу гэсэн үг гэхээр тэд нар чинь болохоор за бараг л зүгээр нэг тийм бохир хэлэх юм бол зүгээр нөгөө юугаа ангаа гүүж агнаал жад мад шидэл те нумсам харуулж нөгөө нэг амттай агнадаг байсан тийм өрөөс нөгөө масаа юу гэд байдаг штэ нөгөө нэг улаан гараараа барыг ингээд алдаг байсан гэл ерөөдөө тийм л хүмүүс байхгүй да. Ген нь бол их биднийхийг бодвол илүү тийм биений хөдөлмөр илүү байдаг тийм гентэй. Тэгээд арай залуу ген гэж явд юм бас. Тэгэхээр тэр тал дээр болохоор нөгөө хүмүүсийнх нь тэр булчин ургуулах чадвар, биеийн тамирын одоо тэр чадвар нь арай илүү байгаад идэг. Бас тэгээд өшөө нэг нөхдүүд байгаа. Тэд нар болохоор юу гэхээр одоо энэ Иванууд байна. За Иванууд бол бас гоц гентэй. Иванууд ч юм болохоор манайх одоо аль тал дээрээ л харж байгаа, анзаарж байгаа. Одоо нөгөө стронгмений дундаач, нөгөө хүчтэнгүүдийн дундаач нэг тамирчин явж идэг, бодичдын дундаач нэг хэдэн нилээд тамирчин явж идэг. Ерөөс тэд нар ч бол их гоц гентэй. Тэгээд нэг юу байдаг штэ. Тийм цувал ирээ байдаг хгүй. Фил хийд болохоор яагаад ийм амар хурдан ургаад ингээд амар юу болчихвоо нөгөө 6 жилийн хугацаанд бэлтгэл хийсний хугацаанд олимпийн авраг болчихвоо гэдэг тэр цуврал ирээ байдیں۔ Тэр нь болохоор нөгөө хар генийг Иваны гентэй нийлүүлээд тэгээд тийм хар тэгсэн мөртлөө цэнхэр нүдтэй нөхөр гараад ирсэн гээд тийм цуврал ирээ байдаг байхгүй юу? Тэр нь үн ч юм удлаач юм би сайн мэдгүй. Гэхдээ ямар ч тийм цуврал ирээ байна. Гэхдээ нэг юм сонирхолтой байгаа зү. 6 жил бэлтгэл хийгээд 6 жил бэлтгэл хийсэн эцэст одоо ингээд мистер Олимпи бүр ингээд хамгийн дээд төвшний одоо тийм хэмжээний одоо тэмцээний төрүүлж ингэдэг чинь бол сонирхолтой байхгүй. Одоо ингээд тамирчин болохоор 10-аас 15 жилийн хугацаанд бэлтгэл хийжээж тийм одоо хэмжээнд хүрж явах чинь зүгээр нэг фил хийдэг нөхөр сакс тоглодог нөхөр гарч ирээл тэгэл нэг та нар одоо ингээд бэлтгэл хийж байгааг нь хараараа ерөөс нэг тийм амар бэлтгэл хийгээд байхгүй заяа. Зүгээр ингээд зааланд очиод энэ нэг хамар төхөөрөмжн дээр хөөлгөөл тэнд очиод нэг 140 кг-аар ингээд нэг хөнгөн суугаал тэгэл 75-ын хөл тэгэл 55-ын гартаа болчихно. Ерөөсө тийм аимшигтай гэнтэй. Тэгэхэд чинь нэг өөр нэг залуу тэнд ерөөсө 300-аар сэвэл 300-аар үнцэн татал хийгээл задартлаа нөгөө кантилаараа сэвэст бүр аимшигтай юм гээд бүр өөрийгөө урдлаа хийгээд яваад хахад урдгүй нөхдүүд байдэн штэ. Тэр чинь ерөөсөө л нөгөө нэг бидний нөгөө яриад байгаа зүйл чинь байхгүй да. Одоо ингээд илүү сайн ургадаг нь байна. Тэгээд нөгөө хөдөлмөрлөдөг нь байна. Тэгээд хөдөлмөрийнхаа дагуу ингээд тодорхой хэмжээгээр нөгөө ургуулсан гарч ирсэн байгаа. За тэгээд нэг тим яриа байна. Тэгэхээр манайх одоо энэ дээр бол бодож үзээрэй. Хүн болон аимшигтай 130 хилтэй мангас болдгүй маа. Тим юм болол ерөөхдөө цаанаас ингээд одоо манайхаар ярихтаа нөгөө бүхий удам гэдэг шиг тодорхой хэмжээний тийм хөдөлмөр цаанаа ингээд нэг бас нэг үеийн хөдөлмөр байвал бас яг байж болох юм. Гэхдээ төрцөн байх хэрэгтэй. Тэ нөгөө булчин хододны бүтц мүцгээл тэ нөгөө үе мөчийн ингээл тэр байж ээж нөгөө аимшигтай мангас болд юм аа. Мэдээж зарим нэг нь бол одоо ингээл бодож байгаа биз. Ингээл нэг юм допинг хийгээл тэгэл ингээл шаагаал болчихно гэл. Зарим нэг нь яг уу тэ хөрөнгөтэй нэг нь бол хөрөнгө зарцуулаад тодорхой хэмжээний ургалт бол гаргачихна. Тэр бол үнэн. Одоо жишээлбэл нөгөө хин байна. Сумбати гээд баталгаатай 3 одоо гений төрөл дамжсан хүн байдаг байхгүй. Та нар хараарай. Насар Сумбати гээд нэг нүдний штэй нэг юм нөхөр байгаа. Тэр болохоор эктоморфор эхлээд тэгээд мезоморф руу ороод мезоморфоос эндоморф руу ерөөсөө ингээд гений шилжилт хийсэн гээд тийм юу байгаа. Тийм одоо тийм шилжилт амжилттай хийж чадсан тийм тамирчин байгаа. Эхлэхдээ одоо хэдийн хилтэйж байсан те нэг 65 хилтэй байжгаад хамгийн төгсөлтөө нэг 130-аас 140 хилтэй нэг тийм бүр ингээд усгүй юугүй өөхгүй тийм 135 хилтэй болсон мангас бол ингээд бодоод үзэлтэй. Тэгэхээр чи ерөөсө генийг бол яг тэр өөр дээрээ бол бас их сайн өөрчилж чадсан байгаа. Тэгээд бас зүгээргүй тэр чин тэр хүн чин бас 7 хилтэй илүү 8 хилтэй. Тэр 8 хилээрээ ингээд гоё цэвэрхэн ярьж чаддаг. Тэгээд бас доктораатай PhD-тэй ч илүү юу лээ. Ямар ч их толгойтой энэ сайтай хүн байсан. Тэгээ мэдээж тэгээ энэ сайтай байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүдээ бас нөгөө хэн байна?
Palumbo гэдэг нөхөр байгаа. Дэйв Palumbo гэдэг. Манайха одоо тэр муу талаар нь мэдэндээ нөгөө Palumboism гэдэг мэднэ. Тэр болохоор бас адилхан. Эхлээд яг эхэлж байхдаа нөгөө юу байдаг гэсэн гэж аахгүй. Марафон гүйдэг нөгөө марафоны тамирчин өдөр болгоныг тэдэн 10 км гүйдэг тийм ерөөсөө донтсон тийм тамирчин байсан гэж байгаа. Тэгээ ингээ үе шатаар ингээ явсаар байгаад яг өөрийнхөө нөгөө шилдэг форм дээр бол 130 юм уу 135 ээлтэй нэг юм амар аимшигтай мангас болсон. Тэгсэн мөртлөө ихсэн үнцгийг бол ингээ харж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол манайхан бас нэг тийм бодож үзээрэй. Тийм одоо яг хөө тийм зүйл байх нь байдаг. Гэхдээ ийм одоо хийхэд бол хөрөнгө хэрэгтэй, мөнгө хэрэгтэй, өөрийн гэсэн одоо мэдлэг хэрэгтэй, тий. Тэр толгоон зөв ажилтдаг байх хэрэгтэй. За тэгээд гой шинэ юмуд одоо хэлэхээр одоо юу вэ? Гейний талаар. Тэгээд тэр ген хугалсан тамирчин бол тийм байна. За тэр нь тэгээд бараг бодож исэн санаж исэн хэлж байгаа юмудаа бүгдийг хэлчих шиг боллоо. Манайхан тэгээд янз бүрийн асуулттай байвал тэгээд энэ доор ямар нэгэн одоо асуултуудаа бичээрэй. Дараагийн бичлэг хийхдээ бас нэг сонирхолтой нэг сэдвийн талаар ярив. Тэгээд дараагийн бичлэгтэр уулзцгаая. Bye.